За энэ жил алдарт эхийн 2 дугаар зэргийн одонгоо гардсан 10,000 гаруй ээжийн нэгээр ММ-ийн дэлхийн сэтгүүлч Чимэд Лам тодорч байна. Тэрээр сэтгүүл зүйн салбарт тэр дундаа Монголын медиа агентлагт 13 жилийн турш ажиллахдаа 4 хүүхдэд төрүүлж өсгөн хүмүүжүүлэн ажил амьдралаа зэрэг авч яваа хөдөлмөрч ээжүүдийн төлөөлөл болсон юм. Мэдээний халуун цэгээс гэр бүлийн дулаан уур амьсгал руу яаран очдог түүний амьдрал ээж байх хамгийн нандин үүрэгтэй хэрхэн огтлцож буг НТV телевиз онцолж байна. ММ агентлагийн сэтгүүлчээр 13 жил ажилласан Чимэд Лам бүсгүй 4 охины завгүй ээж. Тэрээр хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар өдөр тутмын шуурхай мэдээллийг олон нийтэд түгээхийн төлөө цаг наргүй ажилладаг шалмгай сэтгүүлч гэдгээрээ бусад ээжүүдээс ялгарна. Сэтгүүлчийн цаг наргүй их хөдөлмөрийн хажуугаар хүүхдүүдээ өсгөх хүмүүжүүлэх үүргийг түүртэлгүй авч явдаг түүнд ар гэрийнхнийхэн дэмжлэг их байдгийг ярьлаа. ММ агентлаг ялангуяа хөдөө орон нутгийн томилолт Монгол орны өнцөг булан бүрт очиж ажилладаг юм хариуцлагатай алба байдаг. Тэгээд орхиод явцсан байхад хүүхэд өвдсөн эсвэл өвдсөн үед нь томилолтоос явахаас өөр сонголтгүй болсон үед нөгөө хүүхэд ихийнхээ сэтгэлийг дагдаг гинлээ. Тийм болохоор би муухай зүйл бодож болохгүй. Би дандаа сайхан хүүхэд маань зүгээр эрүүл саруул байгаа гэж бодож явах хэрэгтэй гэд. Тэгэд үнэхээр бодлын хүч байдаг бах. Охтууд маань намайг нэг их зовоолгүй. Тэгээд эрүүл саруул айгуу нөгөө нэг эвтэйхэн сайхан өссөн дөө. Алдарт эхийн одон бол мэдээж энэ улс их орондоо хамгийн том баялаг бүтээж байгаа, хүмүүн капитал бүтээж байгаа ээжүүдийн нүүр их хөдөлмөрийг Монгол улсын одоо төр өөрөө урамшуулж байгаа, харж байгаа шүү гэдгийг хэлж байгаа юм том илэрхийлэл гэж боддог. Тэгээд үр хүүхэд маань эрүүл саруул зөв хүн болж өсгөн энэ алдарт эхийн одонгийнхоо одоо үн цэнийг илүү харуулсан юм том шагналах болно л гэж бодож байна. Чимэд Лам нөхөр мөнх хоёртойгоо 19 жилийн өмнө анх хандлахдаа 4 хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Тэд анх 2 охин 2 хүүтэй болохыг төлөвлөж байсан ч өдгөө 1-ээс 11 насны 4 хөөрхөн охинтой болсон юм а. Хүүхэд өсгөхөд хүйсээсээ хамаарахгүйгээр адилхан хөдөлмөр зүтгэл эцэг эхчүүдээс шаардагддаг болохоор ахин ам бүлээн нэмэх төлөвлөгөөгүй байгаагаа хуваалцсан юм. Хүү охины хувьд бол яг адилхан одоо эрүүл саруул өсч байвал хүү байна уу, охин байна уу те ээж аавдаа бол ямар ч хамаагүй байдаг даа л гэж хэлээ та. Тэгээ бусад хүмүүс бас хэлэхэд нөгөө нэг одоо хүүтэй болооч одоо охинтой болооч гэдэг нь нөгөө олон хүүхэдтэй байхын нөгөө жаргал зовлон бас төдийлэн сайн мэдгүй байдгийн болов гэж боддог доо. Ер нь л хүүхэд нэмэгдийн ирээр хариуцлага давхар өсөөл нэмэгдээл яваад байдаг. Ер нь маш нөгөө нэг хайр дүүрэн байглаасаа л нөгөө нэг хайрлах, инэрх тэр зүн нь айгүй өндөр байдаг гэж боддог. Тэгээд ээж нь ядарсан байна гэхэд бүгд чимээгүй суугаад юмаа хийдэг ч юм уу. Эсвэл ээж нь ядарсан гэд хэлэхээр одоо манай ой 6 сард хүртэл миний хөлөнд массаж хийгээд гүйдэг. Тэгэхээр охин хүүхдэд яг нэг тийм байглаасаа хайрлах, инэрх, бусдад хайр түгээх тэр одоо мэдрэмж нь илүү өндөр байдаг юм байна гэж бодсон. Тэгээ манайх ч одоо манай ээжтэй нийлвэл 6 охин нэг гэрт амьдарж байгаа манай хүн ганцаараа тэгээд маш хайр дүүрэн юм айлаадаг да. Чимэд Лам сэтгүүлч хүнийхээ хувьар Монголынхоо нийгмийг эрүүл аюулгүй орчинтой болгохын төлөө зорж ажилладаг. Ийм нийгэмд зориулж хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлж эрдэм боловсралтай соёлтой иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө хичээдэг ээж гэдгээ бидэнтэй хуваалцсан юм а.